Үлрэн одохон жилийн түүхэнд алтан үсгээр мөнхөрөн үлдэх их бүтээн байгуулалт Тэнгэрийн тамгатай хийморон өдөн Монгол хүмүүрийн сэтгэлд манжигнагдан бахархагдах эрдэн төлөвлөрийн ур хачаадан баярлалаа. Хүн төрлөختөн олон 100 жил дуу зохиож, дуулаж, зохиосон дуугараа сэтгэлийн дэм итгэл болгон ирсэн түүхтэй. Харин зохиосон дуу бүхэн дуулагдаж, он цаг дамнамжиг үрэлсэн нь хэд болов. Тухайн цаг үедээ л амьдраад үүл мэт замхарах нь байдаг хэдий ч үл мартагдах, үеийн үед өнгөлөгдөх үнэт хүрсэн дуу байх. Ийм нэгэн дууны тухай. Одоогоос бараг 24-5 жилийн өмнө юм уу да бид Эрдэнэт хотынхон 20 жилийн концертыг хийхээр хэдэн сайхан залуу уран бүтээлчтэй баг болж ажиллаад концертаа бараг хүлээлгэж өгөхийн даваан дээр програм хийж идэл концертанд маань бас нэг юм дутаад ерөнхий одоо концертны маань одоо баярын 20 жилийн Эрдэнэт хот байгуулагдсны 20 жилийн гэдэг утгаар нь энэ хотын одоо үүсэл хөгжил түүх анх яагаад үүссэн гэх мэтлэнгийн иймэрхүү агуулганд нэг юм дутаад тэгээд би Бүрсрэн багштай ярьж байгаад нэг л дуу оруулахгүй болохгүй нэ би нэг ямар дуу байх хэвээр тухайга маргааш бодоод ирээ тэгээд нэг хүн захиалъя да гэж ингэж бодож байгаа тэгээд одоо урд өмнө миний олон сайхан концерт үйл ажиллагаанд одоо хөтлөгчийн холболтын олон сайхан шүлэг найргалуудыг бичиж өгч ирсэн Дартаа дууганд санал болгоод Дартаа дуугаа маань ажиллаад тараад ирсэн. Найруулагч Одон Шимэг Эрдэнэт хотын 20 жилийн концертанд уурхай хот хэмжээний уур хашдын дуу хэрэгтэй байна л гээл. Сайн байна уу? Та юу яав? Ажил тараад ирв үү? Тий. Өөрөөсөө дуудахаар. Харин тийм үү. Яг уучлаарай. Ажил дээрээс чинь дуудаад, уцтаад танаас ч одоо хийдгэж дуусахгүй юм да. Ажилд хийдгэж дуусахгүй. Манад нэг юу ирсэн. Бид нар Эрдэнэт хотын 20 жилийн концертыг хийж байна. Тэгээ ерөнхийдөө баг 2-3 хоногийн дараагаар бид нар хяналтанд өгнө. Тэгээд ер нь концерт маань бараг болцсон. Тэгээд энд манад хөгжмийн зохиолчоор ерөнхий хөгжмийн найруулга Харьковын дээд сургуульд төгссөн Бүрсрэн гэдэг нэг залуу хөгжмийн зохиолч ажиллаж байгаа. Тэгээ ерөнхийдөө ингээд концертаа хараад ингээд өчигдөр нийтд програм хийлээ. Харсан чи нэг юм дутаад байна. Та дутаад болтгоо. Тэгээ бодоод ингээд дэсэн чинь уурхай хот гэдэг болохоор уурхай тачхад бүжихгүй бол бас болохгүй санагдаад тэгээ таныг дуудсан. За уурхай шүү дээ тий. Ингээд захиалсан. Тэгээ хугацаа маш богинохон байсан. Тэгээ энэ хоёр маань хоёулаа сэтгэл гаргаж энэ дууг бараг нэг өдрийн дотор байна уу да ингэж ирсэн. Тэгээ бид нар өглөө нь бараг оройн захиалаад бараг маргааш нь бид нар энэ дууг сонсоход үнэхэрийн одоо үнэхээр манай концертын ноён нуруу болсон сайхан дуу байсан. Тэгээ би тэр үед чинь нөгөө технологи автомаж бол тоосон бодлого техникийн зээгт ажиллаж байсан. Уур хашдынхаа ажил амьдралыг сайн мэддэг. Уур хашдаа хараад өрөвддөг байсан зарим нь. Бөөр ингээл одоо хамаг хувцсан ингээл нийл тос болчихсон, шороо болчихсон, өссөн. Тэгэл нөгөө өдрийн хоол моолоо идэх гээл хөрхий ирж байгааг нь хараад өрөвддөг байсан. Тэгээд ер нь ажил амьдралын дотор нь ингээд орсон учраас их амархан дороо бичсэн юм бэл. Дороо л бичсэн. Ер нь тэр залуу нас тийм ээ. Тэр 75 оноос эхлээл би энд ажилласан хүн чинь надтай зэрэг ингээд одоо энэ тэндээс их орны өнцөг болон бүрээс ирсэн одоо тэр залуу сайхан уурхайч одоо бүгдээрээ хөдөлсөн настай болцсон байна. Үнэхээр одоо амьдрал тэр залуу настайгаа хамт одоо бүхэл юмаа бол энд өнгөрөөсөн байж байгаа. Тийм учраас энэ дуу бол их амархан бүтсэн. Түүнээс тухайн үед бол сүл дуу болно шиг тийм үү, олон жил дуулагдсан шиг тийм үү, ердөө тэр юм бодоогүй. Нэрээ чинь нэг уур хайшны тухайн нэг дуу байх хэрэгтэй юм байна да. Гэдэг нь их гой санагдал тэгэл дорно бичсэн тийм л. За уур хайч би гэдэг энэ дууны шүлгийг тухайн концертанд орох нэг дуу хийх
ийм захиалгын дагуу одон чив багшаас авсан. Тэгээ яг тэ бас л тухайн үед бүжгийн хөгжим бичих ажиллаж байлаа. За дууны найруулга гэдэг нэлээд ажил ихтэй байсан. Одоо энэ соёлын ордныхоо 205 номерт миний ажил өөрөө байсан. Яг нэг шөн хөгжмийн номер аранжировок бичиж явах завсартаа л бодож байгаа л байсан дуу санамсаргүй бүтээсэн бас нэг ингээл нэг дуу байсан. Тэгж л хийсэн дуу. Тэг яг би эхлээл бичихтэй ер нь дуу бол заавал эхнээс нь зохиож эхэлдгүү л дээ. Шүлгийг уншиж байгаад хаанаас сайхан хөг аяар оргоно. Жишээ нь уурхайчин дуу бол дахилтан дээрээс нь эхэлсэн байх шээ. Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй удмаа дагсан уурхайчин бий гэж энэ бол гарцаа гайхамшигтай сайхан шүлэг байсан. Энэ дууны магадгүй амин сүнс нь энэ хоёр мөрөнд байдгийн болов уу гэж боддیں۔ Тэгээ энэ дуу бол хамгийн эхлээд энэ дахилтны аяыг би олж авсан. За нэгэн тал аяыг олоод авсан бол тэгээд цааш нь угаасаа хөөрчдөг ая сайтай шүлэг гэдэг маань өөртөө аятай байдаг байхгүй юу? Тийм ээ. Аялгуут шүлгэнд аядан таарахыг мөн чанараар нь дуу хэмээж дуулаж байгаад учир нь байдаг. Дууны яруу найрагт хүссэн бүхэн хүрч үлж чадна. Хүрч гэмээж нь үүдээр гарахгүй үүлэнд замхарна. Аялгуунд зохируулан яруу танс үгсийг аялгуулан дуулваас дуу жигүүрлэн дуулдаг жамтай. Биш одоо нэлээд бас олон дуу хийчихсэн туршлага байсан. Тийм учраас дууны хайрцаг ямар байх хэвээр, дууны үг ямар байх хэвээр. Таны 3 бадагт багтаана гэдэг бол бас амаргүй ажил л да. Тэгээд яг л дуун зориулж өгсөн. Даштан дуу шүлгүүд угаасаа ая сайтай байдаг. Ер нь өөрөөс нь ая ундарч байна гэж баг хэлэхээр тийм. Уурхайчин дуу бол угаасаа өөртөө аюу сайхан тийм дууны хэллэгтэй. Ер нь шүлгийг уншихаар л яг миний санаанд бол иймэрхүү л ая орж ирж байсан. Тэр ч утгаараа нэг зовлгүйгээр хордон бүтсэн доо л гэж боддгийг. Энэ дуугүй тэр тухайн концертанд орж байхад бол манай их сайхан фабрикийн манай Эрдэнэтийн уурхай соёлын ордны анхны сайхан уран бүтээлчүүд их сайхан байна. Энэ маань баритон хоолойтой ард нь би эмэгтэй ансамбльтай байна гэсэн санаагаар анх дуу бичсэн. Инх сайхан дуулаад тэгэл өнгөрсөн доо тач нэг эмэгтэй найралтай ч дуулуу яалаа да. Тэгэл өнгөрсөн юм аа нэг их тийм аятайхан санагдаагүй тэгэл өнгөрсөн. Хөрмсрэн багш нэг өдөр инхээ та хурцээрээ нэг дуу сонсоод хаж гэлээ. Тэгээд хүрээд ирсэн харин нэг гоё аялгуутай дуу сонсголоо. Тэгээд одоо энэ уурхайчин би гэдэг дууг одоо Даштандуу багш маань үгийн зохиож би энэ аялгуугийн зохиож байгаа. Та энэ дууг дуулж өгнө үү гэд. Тэгээд анх энэ уурхайчин би гэдэг сайхан дууг дууллаа. Үүнээс олон удаа арга хэмжээнд дуулж исэн. Сайн хүлэг, сайхан дуу хоёр эзнээ хайж, учирлын бэлэгдлэр олон үзэгч сонсогчдын сэтгэлийн чандад зорчин сонрыг мэлааж байдаг. Урам. Сайхан дууг хинч дуулж болох боловч сайн дуулахад чухал нь оршино.
Тэгээ яагаад ингэ тогтоход өгсөн бэхээр ингэ тогтох миний өмнө Магсар Жүвтэрийн хөдөөн хөөнүүд уулзсан байсан. Тэгээд тэр нь маш одоо их хүмүүс хүрсэн их тийм доктортой гэж хэлдэг даа. Эвлэг ингэж одоо дуулсан. Тэгэхээр аян ингэ сонссон чинь ерөөсөө л ингэ тогтохын дуу. Тэгээс ингэ тогтох маань өөрөө уур хайсан хүн. Экскаватор юм шиг. Гэтэ их тогтох айгу намуухан хоолойтой хүн шүү дээ. Их намуухан хоолойтой. Яг хөө тэр нь бол их сайхан хүнд наалдастай зөөлөн сайхан тийм хоолойтой хүн байхгүй. Одоо би хөдөөний хүнийг дуулснаа би одоо сайн мэдж байна. Яг тэргээр би төсөөлж бодоод харахад бол нэг л над санаанд анх бууж өгөхгүй байсан байхгүй тухай үед. Тэгээ продюсер маань жаахан бодоод нөгөө ингэ тогтохоо сайн мэдэхгүй танихгүй дөнгөж көсгөлөөс ирээ удаагүй шээсэн тоо. Тэгээд ингэ тогтох аваад дууссан. Үнэхээр одоо эсний олцсон. Ийм л юм болсон. Тэгэхээр би бол эхнээсээ бол за нэг тийм хоолойтой хүн дуулах байхтаа гэсэн тийм бодол бол байгаагүй л те. Зүгээр л одоо бичээл өгсөн. Ямар аяа гарах нь бүүмэд. Тэгсэн харин одоо юм нэг тийм хойрол юм уу гэж боддоо шүү дээ. Ингээд ингэ тогтох мал сайхан дуулаад төгөөш гсэн юм л юм. Би их сайхан ахыг дуулж байхыг анх харж чад. Би ч өөрөө уурхай ч үнэлтэй. Тэгээд энэ дуу ер нь яг биднэр зориулсан бидний уурхайчдын дуу байна да гэж бодож байсан байхгүй. Тэгээд өдөртлөгөө инкий ах маань анх нэг дуулж хаад ганц нэг юм ер нь хоолн дуулаагүй маа. Тэгээд ер нь орхигдох маягтай байсан. Би бол тухайн үед их тогтоход айхтар сайхан нийц чинь ингээд сайхан гаргаад ирнэ гэж бодогдоогүй л. Гэтэл бол дуучин хүн бол өөрийнхөө сэтгэлд бол дуу барьж авах та үнэхээр миний сэтгэлд багтаж байна гэж авсан юм байна гэж бодоод. Тэгээд тэрийг анх би одоо манай энэ Гарнаг Соёлын ордны харанжировшиг Эрдэнэтад санал тавиад хоёлаа энэ уурхайч юм дууг панограмыг хийгээд өгсөн чинь дуулъя гэд. Тэгээд санал тавьснаа бата манд сайхан хүлээж авсан. Тэгэл панограма хийгээд дуулсан, тайзан дээр дуулсан. Гадна чимэг найруулагчд манай шиг таалагдсан юм шиг байгаа. Тэгээд энэ дууг одоо түүнээс хойш дуулаад 20 гаруй жил өдийг хүртэл дуулж байна. Тэгээ яг инх тогтхын дуулснаар бол аюул сайхан тийм намблаг намуухан жинхэнэ нийтийн дууны хэмнэлээр явцсан. Тэгээ тэр нь маань л яг үгүй олон хүн одоо уурхайчдын маань сэтгэл нийцсэн болтой юм да. Тэгэхээр гарцаавах инх тогтох маань дуу дахин эмлүүлсэн. За инх тогтох дуулснаас хойш бол тасралтгүй дуулагдсан. Монголын радио, Монгол телевизээр бичигдэж клипийн хүртэл гарсан. Одоо 2 төрлийн клип хийгдсэн байдаг санагдаж байна. За тэгэл ер нь уурхайчдын сүлд өнөөдрийн хэмжээнд очтол дуулахад бол инх тогтох маань л авч явсан гэж боддیں۔ Хүмүүст их хүрсэн. Одоо тэгээд энэ дуу маань энэ Монгол даяар караоке гэж байдаг. Тэр караокед бол байдаг юм лээ. Хүмүүс болгол сайхан дуулдаг. Дуулах дуртай дуу нь болсон байна лээ. Тэрэнд бас баярлалдаг. Хүмүүс караокед ороод гарахтаа заавал дуулж иж гарахгүй дээрээс болдгоо гэж хэлжсэн. Тэгээд надад их гоё санагдчихсэн л да. Тэгээд хүмүүст их гоё хүрсэн байна л гэж би их ойлж авт юм да. Сүлдлэн эрхэмлэн гэдэг дээдийн хүндлэл. Хүн төрлөختний хүслийн оргилдож, сүлдэт багны дэрэгдэж, уурхайн цонгийнхон дэрэгдэж, уулыг нүлгэх тэнхээтэй уурхайчад сүлд дугаараа хүчээр сэлбэн сэтгэлэн цатгаж ирээдүйд тэмүүлдэг. Би юм сайхан дуу болчих шиг би яаж бодох вэ? Тэгэл ямар ч байсан концертанд нэг юм дуу хэрэг болсон юм байна. Ингээл тэгтээ сэтгэлээсээ бичсэн. Тэндээ л байх юм гол. Өвн бол үнэхээр сайхан. Жинхэнэ уурхайчдын амьдралыг уурхайчин удмаа дагсан тэр уурхайчин хүмүүс байх өдөр уурхайн усууд л дуулж явахаар ийм сайхан өгөл зочдон дуугаа хийсэн байна. Магнетай шороогийн адисланхан байж маргад эрдний хөрсийн хөндөд өг гээд. Энэ сайхан одоо уулмар гэж байн зайлбарч яадаг шүү дээ. Уурхайшин болгон уулын мөн буян гэж ярьж явахыг бас зөндөө сонсч байсан.
Үнэндээ би ч өөрөө тэгж боддог. Энэ сайхан уулын мөр буян гэж. Энэ Монголын ард түмэн тэр тусмаа өвгдөөс уламжилж ирсэн энэ агуу сайхан одоо эх орныхаа энэ баялагийг магнайдаа ингэж хүргэж адис авч байгаа нь бол үнэхээр бахархалтай. Энэ бол одоо ганцхан манай Монголд байдаг ёс заншил болов гэж бодож байна. Бусад оронд бол тэгж магнатаа хүргэдэг ч юм уу ч юм уу. Тэгэд энэ дууны үг, энэ дууны агуулга гэдэг бол үнэхэрийн Монгол философи. Ерөөсөө үйлдвэрт орж байгаа хүн дандаа залуу гараад орж байгаа шүү дээ. Залуу насны ажил. Баггүй юу? Тэгтээ ажилласаар байгаа тэгэл тэтгэвртэй гарчин л да. Тэгтэл хамаг залуу насаа тэр гал цагтай тэр насандаа үйлдвэртээ ороод тэгээд одоо ажил хөдөлмөр хамаг юм энэ үйлдвэртээ зориулаад дараа үеийнхнээгаа сургаал ингээл одоо үйлдвэрээсээ тэтгэвртэй гарсан ч гэсэн өөрийнхөө одоо удам залгасан үр хөвгтөө оруулахад маш их бахархаж байгаа байхгүй. Би одоо удамаа залгуулсан уур хайшин бий болголоо. Тэдэндээ одоо хэлдэг үг нь ч гэсэн сургаалтай байгаа байхгүй. За хүмүүс тэгдин шүү. Чи ингэх ёстой шүү. Ажлаасаа хоцроо, сайн хийгээрэй гэдэг юм уу тийм ээ. Тэр үг сургаал нь хүртэл гоё. Үр хөвгтөө ингээд залгамжлуулаад удмын дагсан уур хайшин бий болгоод Монголын хэд хэдэн үеийн одоо уур хайштыг бол манай Эрдэнэ төл дээр бэлтгэлээ шүү дээ. Тэгээ энэ нь бол их гоё бас. Тэнд бол тэр аатай залуунаас тэр удам дагсан уур хайшин энэ төр гэдэг энэ үгнүүд бол нэг тийм л өөрөөрхөө л орцсон юм да. Тайхнаас эмтлэнхэн байж алган дээр чинь Эрдэнэс дээжилсэн гэж. Одоо би чинь 20-тай энэ уурхад анхд орсон. Тэгээд одоо чинь 28 жил болж байна. Хамаг залуунаасаа энэ сайхан уурхаагаас эхэлсэн байна. Тайхнаасаа хилтлэнхэн байж тэгэхээр ч одоо тэр сайхан тайнаасаа энэ үйлдвэрт зориулж одоо хүртэл бахархаж ажиллаж амьдарч явна. Тийм учраас энэ үг нь бас гоё утга агуулгатай энэ сайхан хөгтэй байгаамаа. Эхэж яг хийж явахдаа бол за ярин зүгээр жирийн уур хайшт маань ингээд дуулж байгаасаа гэсэн бодлоор яг л одоо уур хайштай өөрснийх нь амьдралыг бичсэн. Энэ дууны үгэн дотор бол манай Эрдэнэт гэсэн тодтол байдгүй. Онцлог нь. Тэр утгаараа манай Монголын уур хайчид бүгд дуулах боломжтой гэсэн үг. Одоо жишээ нь Эрдэнэтийн говь гэдэг дуулах юм бол зөвхөн Эрдэнэттэй л дуулагдана. Өөр уурхаанууд бол дуулахгүй шүү дээ. Эрдэнэтэд орцсон учраас. Энэ дуунд болохоор тийм тодтол байдгүй учраас Монголын нийт уур хайчид дуулж болох тийм боломжийн сайхан дуу болсон байдаг. Тэгээд одоо бол Монголын уур хайчид бүгд дуулдаг болсон байна лээ. Тэгээ энэнийг эргээд одоо энэ дууг ингээд эргээд санаж хахад ер нь Монгол хүн, Монгол ухаан, Монгол философи газар шороогоо яаж дээдэлдэггүй, газар шороогоо яаж хүндэлж, өөрөөсөө илүү газар шороогоо хүндэлж, өөрөөсөө илүү одоо газар шороогоо хайрлаж яж энийг баялагийг хүртдэг юм бэ гэдэг энэ их том дагуулгыг үлдээсэн дуу болов гэж боддог. Тэгээ хоошод ирээдүйд маань энэ дуу улам одоо ач холбогдлоо, улам агуулгаа ингэж өгч байхын тулд одоо би өнөөдөр ярьж байгаа хаа гэж ингэж бодож байгаа. Хийсэн бүтээсэн юм нь олон түмэнд хүрж байгаа бол энэ бол амилж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр хөгжим зохиосон хүн, шүлгийг бичсэн хүнд бол энэгээ эргээд харж явах шиг тэр шиг сайхан байвах. Уурхаачин би гэдэг дуу маань одоо уурхаачдын маань Монголын уурхаачдын зүрх сэтгэл болсон дуу үеийн үед мөнхөд дуулагдж байгаасай гэж ингэж бодож байгаа. Манай үйлдвэрийн FM-ээр, манай үйлдвэрийн телевизээр энэ дуу маань ингээд өглөө болгон автобусны суваагаар үйлдвэр рүү явж байгаа ажилчдын унаан дотор дуулагдаад явдаг болохоор тэр бол үнэхээр сайхан байт. Хизээ хэн бүтээсэндээ биш. Хэдэн хүн хичнээн хугацаанд дуулагдах нь бүтээлийн чансаа гэлтгэн. Ийм л дууг эгэл даруй хүн уран бүтээлчид сэтгэлийн нандин учгаар шаглаж, ирээдүйг хөтлөгч залуус татгуулж, хангал насныхын золбоон дээр хиймэр болгон хөлөглүүлжээ. За манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, манай Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, манай Эрдэнэт үйлдвэрийн уран сайханчид, жүжигчид маань энэ дууг өнөөдрийг
хүртэл амьлуулахад бас их үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би боддог. Одоо өнөөдөр манай Эрдэнэ төлөвлөрийн хүний нөөцийн даргаар ажиллаж байгаа Отгонбаяр дарга байна. Отгонбаяр дарга энэ дууг ер нь уурхаачид маань өөрийн гэсэн үнэт зүйлтэй, өөрийн гэсэн бахархах зүйлтэй байх ёстой. Тэгээ энэ дууг одоо одноо нариулагчаа уурхаачдынхаа одоо сүлд дуу болгоё. Албан ёсоор гэж ингэж нэг хэлсэн. Үйлдвэрийн удирдлага нь хүртэл энэ дуу дуртай байхаар надад бол өндөө гоё байдаг. Тэгээ тэгэл гоё байна. Түүнээс биш одоо яг үйлдвэрийн сүлд дуу гэдэг гинөө тэр нь бол хамаагүй хамгийн одоо уурхаачд маань ингээд дуулаад ингэж байгаа л ахгүй. Албан ёсоор энэ тушаал шийдвэр гарч энэ дуу сүлд дуу болсон. Тэгээ бас энэ холч ухаанд энэ албан ёс болгосон энэ одоо хүмүүстэй өнөөдөр бид нар бас баярлалаа гэж хэлэх ёстой. Одоо 20 гаруй жил дуулсан болохоор их гоё дотно штэ. Энэ дуу маань энэ залуучуудын ажил хөдөлмөрт уриалан дуудаж одоо энэ бүтээн байгуулалтын хүйсэд бас тодорхой хэмжээний хөшүүрэг болсон болов уу гэж бодож идэгэн та. Ингээд л ер нь томоохон арга хэмжээ энэ төр яг нэг албан ёсны хаалт энэ төр дуулна бүгдээрээ уурхаачд одоо манай Эрдэнэ төлөвлөрийн захирлаас ахуулаад л тэгэл ажилтан ажиллах хэрэгтэй. Бүгдээрээ сайхан босоол хүндэтгэлтэй уурхаач юм байдаг дуулдаг. Тэр нь сайхан бахархалтай сонсогддог. Ер нь дуу гэдэг бол тухайн нийгэм соёлын одоо толинд болж үлддэг. Өнөөдрийн ингээд өндөрлгөөс 40 гаруй жилийн одоо хойноос ингээд харж байхад энэ дуу бол үнэхээр зөвхөн Эрдэнэтийн төдийгүй Монголын уурхаачдын бахархал, омогшлон, итгэл нь ирээдүйн болсон юм дуу болсон юм болоо да гэж ингэж боддог. Уурхаачд дуулаг гэж л хийсэн болохоор одоо миний нэр гарна уу байна уу хамаагүй л дуулж тэрнийг сонсч байх нь надад их гоё байдаг шүү дээ. Олон жилиг одоо энэ дуу даван туулаж өнгөрүүлж яагаад энэ Монгол улсад энэ уул уурхай, яагаад энэ Монгол улсад эрдэс баялгаа дээдлэх ийм одоо Монгол ухаан байсан юм а гэдгийг үлдээхийн тулд өнөөдөр бид нар бас энэ дууг сурталчилж, үзүүлж, хэлж, харуулж, дуулаж байх шаардлагатай болов гэж боддог. Тэгээ энэ дуу бол зүгээр нэг жирийн нэг одоо төлдөр хуурын хөгжмийн аянаас зүгээр нэг одоо ширээ сандал үзэгнээс ингээд гарцсан дуу биш юм шүү. Тэгээ энүүнийг бас үеийн үед одоо энэ дууга мөнхөд дуурсагдаж яваасай гэж ингэж хүсэж байгаа. Сэтгэлээс гарсан аялгау сэтгэл зүрхэнд хүрдэг. Холын хол маргаашд ч дуулагдах Монголын уурхаачдын сүлд дуу энх сайхан орны минь цэлмэг тэнгэрийн үеийнхий дор энх тогтож дэлхийн дайдадж эгшиглэж байг. Уурхаачдын ярвалдар Бадраг. Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй удман дагсан уурхаачдын маань ярвалдар өнөмөнхөд бадардаг. Соёлын гавьяа зүтгэлтэн даш дундвин үг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Борөвсрөнгийн аялгау уурхаачин бий. Магнайта шороги ажсан Маргатайрны хөрсий хүндөө мандаа гисен бүрнийхээ төлөө махран үтэгсээ уурхаачин би Оохиг нүүдгээ Тэнхээтэй Отмадарсан Уурхаачин би Содан хэлхээ асроодан байж Сулар алдгүй эрдэн сондрацаа Сотай түмний чарлын төлөө
Kırışık eyleydi o kaçını bir o bir nurgen o hali teykede o darsan o kaçını bir o kaçını bir Nasa ilkin baş adığım derçinir nisdecilse emdirdin gege harin hatüco asıcı batarsa orhaç gibi hali tenkete okuma darsan orhaçın bir orhaçın bir nudige o hali tenkete okuma darsan orhaçın bir orhaçın bir